Сайн байцгаана уу? Бид энэ удаагийн видеогоор за нэгэн бодлогыг бодъё. За энэ бодлого маань бол нэлээд алдартай бодлогонуудын нэг. За энэ бит бол энэ дээр 50 байж байгаа бөгөөд за энэ тэнцвэрийн байрлалаас нэг жоохон хазаахад л энэ бит яг үгээр гулсаад энэ дээр одоо шилжнэ гэсэн. За тэгэнгүүт энэ дээр үрэлтийн коэффициент маань бол тэг үед бид нар энд юу болох гээд байна вэ гэхээр энэ бит ямар төдөгсөн үнцгийн байрал дээр ирэхэд эндээс сууран гарах вэ гэсэн ийм бодлогыг бодож байна гэсэн. За нэгсний яг энэ агшинд реакцийн хүч нь тэг болох бид нар үнцгийг олоо гэсэн ийм бодлого бодож байгаа. За тэгвэл дурын үнцгийн байрал дээр юу болох вэ гэхээр энэ битд бол реакцийн хүч үүснэ. За тэгэхээр реакцийн хүч маань бол энэ яг гадаргуутайгаа перпендикуляр чиглэлийн дагуу байна. За тэгэхээр энд бол юу авах вэ гэхээр энэ бит маань яг энэ байрал дээр ирэх үед энэ дагуу реакцийн хүч за доош чиглэлдээ хүндийн хүч байна гэсэн. За тэгэхээр энэ мөрийн замын үед бол бид нар юу гэж үздэг вэ гэхээр тойргийн төв рүү чиглэсэн хурдтгал байдаг. За ямар нэгэн ингээд дурын тойр эргэлдэх хөдөлгөөн хийх үед тойргийн төв рүү чиглэсэн нормал хурдтгал үүсдэг. За тэгэхээр энд бид нар n болон за энэ үнцгийг ямар нэгэн альфа гэж үзэх юм бол эндээс бид нар n mg-г задлуул mg косинус альфа ийшээгээ mg синус альфа болно гэсэн үг. За энд бол n. За эндээс ингээ үзэх юм бол энэ хүчний үйлчлэр тойргийн төв рүү чиглэсэн хурдтгалтай хөдлөнө. Нормал хурдтгалтай хөдлөнө. За энэ хүчний үйлчлэр тангенциал хурдтгалтай хөдлөнө гэсэн. Нэгсний энүүний дагуу хурд нь x нь энэ хүчний үйлчлэр энд бол яг үгээр тойргийн төв рүү чиглэсэн хурдтгал үүснэ гэж ингэж бодно. За тэгвэл яг энэ агшинд юу болчихж гинэ вэ гэхээр бидний хувьд энэ реакцийн хүч маань тэг болчихж байгаа. За энэ төд альфа гэсэн үнцэг маань төддөө болох үед юу болж гинэ вэ гэхээр реакцийн хүч тэг болно гэсэн үг. За тэгвэл эндээс ингээд бид нар бодох юм бол ерөөсөө хоёр төрлийн хүч байна. Юу болчих вэ гэхээр mg косинус альфа төддөө за тэгээд ийшээгээ mg синус төддөө байна гэсэн үг. За тэгэхээр энэ хүчний үйлчлэр бол тангенциал хурдтгалтай, энэ хүчний үйлчлэр нормал хурдтгалтай хөдлөнө гэсэн үг. Дээрээс нь энд бид нар юу хийж болох вэ гэхээр үрэлдэхүүн учраас энерги хадгалах хууль бич болно. За энийг хэдүүлээ А цэг гэж үзье, энийг хэдүүлээ Б цэг гэж үзье. За А цэг дээрх энерги бичих юм бол mg/r болно. За энэ бол Б цэгийн энергитэй тэнцүү байх бөгөөд Б цэг дээр болохоор энэ үндрийг тооцох юм бол бид нар юу болох вэ гэхээр R-ийн насан кет болно гэсэн үг. Тэгэхээр mg/r космос төөдтэй гэсэн потенциал энергитэй нэмэх нь mv квадратыг хуваах нь 2 гэсэн кинетик энергитэй байна гэсэн үг. Нэгсний энэ агшинд бид нар v гэсэн хурдтай хөдөлж байна гэсэн үг. V гэсэн хурдтай хөдөлж байгаа учраас энэ үн дээрх потенциал энерги тэгэхээр энэ үнцгийн насан кет тэгэхээр mg/r космос төөдтэй за ингээд mv квадратыг болно гэсэн үг. За эндээс бид нар v квадратыг олох юм бол m-ууд нь хураагдаад g хаалтнаас гараад r хаалтнаас гараад нэгээс хасах нь космос төөдтэй үржих нь 2 болно гэсэн үг. За тэгэхээр яг энэ агшинд бол ийм яах вэ гэхээр хурдтай байна. За эндээс бол язгуур авчна. За нөгөө талаас бид нар юу болчихно вэ гэхээр нормал хурдтгал гэдэг маань нэгсний энэ хүчний үйлчлэлээр тойргийн төв рүү чиглэсэн хурдтгал үүсэх бөгөөд mg космос төөдтэй гэдэг маань mv квадрат хуваах нь r болно гэсэн үг. Энэ бол бидний мэдих Ньютоны хууль. F тэнцүү ma. Тэгэхээр энэ тойргийн төв рүү чиглэж байгаа хурдтгал за энэ болохоор F тэнцүү ma тав гэсэн үг. Тэгэхээр mg синус төөдтэй маань энэ байна. Тэгэхээр энэ бол тангенциал хүч гарч ирэх нь байна. За энэ бол юу болох вэ гэхээр нормал буюу тойргийн төв рүү чиглэсэн хүч гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр тойргийн төв рүү чиглэсэн хүч маань болохоор mg космос төөдтэй тэгээд m масста бит маань a гэсэн хурдтгал нь v квадратыг хуваах нь r болно гэсэн үг. За эндээс бид нар юу болж болох вэ гэхээр v квадрат тэнд өгсөн байна. За энийг ийшээ орлуулчих. За тэгэх юм бол g космос төөдтэй тэнцүү 2g r нэгээс хасах нь космос төөдтэй хуваах нь r болно гэсэн үг. За эндээс бид нар g-тэйгээ хураагчин r r-тагаа хураагчин. За эндээс ингээ үзэх юм бол космос төөдтэй маань 2-оос хасах нь 2 космос төөдтэй байна гэсэн үг.
Тэгэхээр 2 косинус төвд дэшээ гарчих юм бол 3 косинус төвдөө тэнцүү 2. За эндээс косинус төвдөө тэнцүү 2-ыг хуваах нь 3 байна гэсэн үг. За ингээр бидний төвдөө өнцөг маань арк косинус 3-ны 2. За иймэрхүү маягаар бид нар бол юу болж болох вэ гэхээр энэ үнцгийг олж болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд очингууд энэ бит маань яг нь хүндэрч сугарч гарч ирнэ гэсэн үг. За энүүтэй холбоотойгоор бас бодлогыг хүндрүүлж болно. Энэ бит гусахгүйгээр өнхөрдөг бит байвал яах вэ гэдэг ийм асуудал гарч ирж болдог. За тэрийг хэдүүлээ дараагийн видеонд оруулъя.